Яг 2006 оны ашигт малтмын тухай хуулийг шинжилэн найруулахад одоо стратегийн ач холбогдолтой ашигт малтмлын орд гэдэг нэр томьёо одоо анх орж ирсэн. 94 оны хуулинд болохоор стратегийн ашигт малтмал гэдэг нэр томьёо байсан. 97 онд нь яг хуулинд байгаагүй. Тэгэхээр 94 оны хуулинд стратегийн ашигт малтмал гэж байсныг нь шинээр бий болгохдоо 2006 онд стратегийн ач холбогдолтой ашигт малтмал орд гэдэг нэр томьёо дэлхийн ямар ч оронд байхгүй тийм нэр томьёо. Тэгээд нэр томьёоны тайлбар тодорхойлт нь болохоор ингээд одоо үндэсний эдийн засгийн хувьд одоо нөлөөлөхөөр үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болох уу гэдэг дандаа тасалтай. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүний одоо 5% одоо тэнцэх хэмжээний тийм одоо хөрөнгө оруулалтаа уул уурхай ордыг одоо ашигт малт стратегийн ашигт малтмлын орд гэж нэрлэнэ гэж бичсэн байсан л да. Тэгээд дэлхийд бол энэ асуудлаар хийсэн судалгааны байдаг юм байлээ. Тэгээд би нэг судалгаанаас нь татаж ярихад бол стратегийн гэдэг нь бол анх гарч ирэхдээ батлан хамгаалахын чиглэлийн одоо үйлдвэрлэлд хэрэгцээтэй ашигт малтмлыг одоо нэрлэдэг. Чухал буюу одоо критикал гэдэг байгаа нь тухайн орнууд дотоодын үйлдвэрлэлээ одоо тасралтгүй ашигт малт эрдэсийн түвхий дээр хангахын тулд тийм англи одоо хоёр өөр зорилготой англи тийм ээ байсан байгаа. Тэгэхээр одоо жишээл Монголын энэ одоо эдийн засгийн хөгжил бид нар стратеги гэдэг үний чухлын өглөө экспорт орлогыг нэмэгдүүлэх. Нэгдүгээртэй ч тийм ээ. Тэгэхээр 2006 оны ашигт малтмлын тухай хууль болохын дараа 2007 онд одоо улсын хурал тогтоол гаргаад хоёр жагсаалтаа засгийн газраас одоо тэр тогтоолын төсөл орсон их хурал болохоор нэгдүгээр хавс сарлтанд байгаа 15 ордыг стратегийн одоо ашигт малтмалтай ордын жагсаалтанд оруулаад тэгээд тэндээс одоо нэг 4 орд дээр нь засгийн газрын хилцээр хийж 34%-ийн оролцоог одоо шийдэ гэсэн тийм 4 орд бүр нээд заагаад бус нь болохоор тэр чинь одоо бороо цайртын одоо тэр төмөртөө тэр чинь эрдэнэ төлөвлөр чинь одоо ингээд өмнө ашиглалтанд ороод ямар нэгэн байдлаар хамтарсан үйлдвэр ч юм уу тогтвортой байдлын гэрээтэй учраас тэрнийг өргөжлүүлээд тэгээд дөрвөн одоо ордоор нэр зааж тэр тогтоол ороод тэгээд тэр нь хэрэгжиж явсан байдаг. Сүүлд одоо гацууртай ордыг энэ 16 бол нэмж батлуулсан. За тэгээд сая бол одоо ингээд баялагын сангийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор стратегийн ашигт малтмлын ордын 2 дугаар жагсаалтанд орсон 39 ордын баялагын сангийн тухай хууль тэгээд дээр нь ашигт малтмлын тухай хуулинд тэрний дараа орсон өөрчлөлтөөр энэ стратегийн ач холбогдолтой 39 ордод тэр одоо 34 хүртэл ч юм уу тэр 50 хүртэл хувь эзэмшээд тэрнээс баялагын сангийн орлогыг төвлөрүүлэх асуудал үйлчлэгдэж шүү дээ тийм ээ. 11 орд нь болохоор ингээд орон нутгийн хэрэгцээг нөөцөөр хангадаг хувьцаат компаниуд голдуу. За тэрнээс одоо дахиж тэр одоо 34 хүртэл хувь эзэмшихгүйг нь одоо гэлж мэдэхгүй тийм ээ. Нэг тийм ордууд байна. За ашиглалтанд ороогүй юм уу эсвэл нөөц нь батлагдаагүй 5 нөөцний орд байна. За ашиглаад дууссан нэг нөөцний орд байна. Налахын одоо нөөцний орд тийм ээ. Төрийн өмчийн үйлдвэрийн газар тусгай зөвшөөрлөн байдаг төмрөө 2 орд байна. Бичил уурхайн төвшин олборлын явуулдаг маш бага нөөцтэй артны 2 үндсэн орд байна. Тэгээ ашиглалтанд ороогүй орох одоо найдвар багтаа эсвэл маш бага хэмжээгээр одоо жижиг дунд одоо уул уурхайн төвшөнд ашиглаж байгаа тийм орд болохоор одоо ингээ нэг 5 орд байх юм. Тэгээд ашиглалтанд ороогүй металл бус ашигт малтмын ингээ 4 орд. Тэгээд одоо ер нь ашиглалтанд нь орох нь тодорхойгүй одоо хөвсгөлийн фосфоритын одоо 2 орд байдаг ч юм уу тийм ээ. Ийм ордууд байна. Тэгээд хятадын хөрөнгө оруулалтаа бас нэг жижиг дунд уурхай ашигладаг цайр хар тоглоны бас 2 орд байна. Тэгэхээр миний ойлгож байгаагаар энэ 39 ордоос ямар нэгэн байдлаар төр одоо 34% эзэмшээд тэрнээс баялагын санд орлого төвлөрүүлэх ямар ч болцоо харагдахгүй байхгүй юу. Тэгээ энийг одоо яах ёстой юм бэ гэдэг асуудал ирээд байна шүү тийм үү. Тэгээ яг одоо ингээд нэг амнаатаар тусгай амнаатаар орлуулъя. Гэхдээ өгөөж нь одоо ингээд нэг 60 гэдэг төвшөнд яриад шүү дээ. Тэгэхээр өгөөж гэдгээ бид нар одоо ингээд нийгмээр ойлголт, нэгэн ойлголт алга талуу.
төрийн байгууллагууд нэг ойлголттой, хувийн байгууллагууд нэг ойлголттой, дунд нь иргэний нийгмийн байгууллагууд маш олон янзын ойлголттой яг ямар өгөөжийн тухай яриад байна вэ? Тэгээд тэр өгөөж гэдэг нэр томьёог аль нэг хуулинд нь нэр томьёо тайлбар маягаар оруулж ийм юмыг ийм ангилт ийм өгөөж байна гэж ингэж одоо тогтохгүй бол энэ цаашдаа ингээд нөгөө маргаан яг 34% та гардаг маргаан шиг л үргэлжлээл явах юм байна. Тэгээд тэр одоо бүгднтэй нь одоо ингээд тэгшигдсэн байдлаар одоо хилцээр хийж бас ингээд хилцээр хийх нь өөрөө хэдэн жил үргэлжлэх нь хинч тааж мэдчихгүй тий. Тэгэхээр би зүгээр ямар санаа бодолтой явдаг гэхээр ингээд олон жил одоо 94 оноос л энэ ашигт малтмын тухай хуулитай холбоотой янз бүрийн ажлын хэсэг, хуулийн хэсэг тэгээл судалсан барьсан юм аа ингээд бодохоор үндсэн хуулинд орсон энэ өөрчлөлтийг бид нар одоо үндсэн хуулийн өөрчлөлтөөс нь өөрчилж чадахгүй юм байна. Тэгэхээр ер нь стратеги ашигт малтмын орд гэдгээ одоо энэ түгээмэл тархастаас бусад бүх одоо ашигт малтмын ордыг зүгээр стратегийн ашигт малтмын өргөл тийм ашигт малтмын ордыг стратегийн гэж хэлье гэдэг ингээд маш тодорхой болгочих гээд шүү дээ. Тэгээд тэр тусгай амнаад биш 34 биш зүгээр баялагын сангийн нөөцийн төлбөргээд борлуулалтын орлогоос нь тухайн ашигт малтмын үн цэн өгөөж ач холбогдлоос нь хамаарат борлуулалтын орлогоос маш зохистой хэмжээний шууд төлбөр ногдуулсан нь бол хурдан, шуурхай, тэгээд маргаан байхгүй, тооцоход амар, цуглуулахад амар ингэж хэрэгжих юм байна л гэж бод.